Улсын дөрвөлжгийн Эрдмийн театрын 62 дахь удирал амжилттай сайхан тоглолтууд маань явагдаж байгаа. За энэ хүрээнд бол олон сайхан гадаад дотоодын арга хэмжээнүүдийн нэг өнөөдөр ингээд Австри улсын маань удирдаач миний зүүн гарт ирж Австри улсын бүгд найрамд хятад албан тусад Австри улсаас суугаа элчин сайдын яамны соёлын атташе хатагтай Гүдрүүм маань бас миний баруун гарт сууж байна. За ингээд манай театрын маань ерөнхий удирдаач, ерөнхий уран сайхны удирдагч гээд за мөн бидний бас театрын маань үйл ажиллагааг дэмжиж ажилтдаг бас байгууллагын төлөөлөл бас ирсэн байна. За энэ хэвлэлийн бага хурлыг ерөнхийдөө онцлоод би бас хэлмээр санагдаж байна. Хэвлэлийн бага хурал маань Австри улсын ерөнхийлөгч одоо Монгол улсад айлчж байгаад бас тохиолдуулж байгаараа маш онцлогтой. За урд урдны жилүүдэд бид нар бол Австри улсад бол хамтын ажиллагаагаа бол соёлын хүрээнд бол маш өргөнөөр бол хийдэг, тэрийг одоо үргэлжлүүлж байгаагаараа үргэлжлүүлэн одоо өнөөдөр ингээд 2025 оны 5 сарын 25-нд 17 цагаас сонгодог үдшиг гээд энэ сайхан хөгжмийн Австрийн тэр сайхан Вений үнэхээр тэр соёлыг бид бүхэн өөрийнхөө тайзнаас үзэх манай театрын хөгжимчд, завран бүтээлчд гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр бол үзэх бас тэр сайхан боломж үүсэж байгаа. За энэ хугацаанд бол бид нар бол мастер классыг бол одоо удирдаач маань бол нэлээд сайн явуулсан байгаа. Нийтдээ бараг 150-аад уран бүтээлчд бол ерөөхдөө бол хамрагдж байгаа. Тэгэхээр соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас бол дэмжлэгтээр улсын дөрвөлжгийн Эрдмийн театрын маань үйл ажиллагаа, үндсэн тоглолтуудын нэг хэсэг болж бас шигтгэе болж орж ирж байгаа энэ сонгодог үдшиг тоглолтын дээр бас үзэгчд олон маань та бүхэн маань бас хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. За тэгээд би микрофоно энэхүү Гүдрүүм Хардман Поларист шилжүүлье. Good afternoon. I suppose it's in English. Thank you very much for doing such a wonderful event. We would like to thank the State Opera here in Ulaanbaatar for all their collaboration, all their support. I'm the Austrian Culture Councillor. I have been spending many times in Mongolia. I have somehow a soft spot for your country. This is why we keep doing culture programs, but of course we have a very important event coming up. Our Austrian Federal President Alexander van der Bellen and his spouse will be visiting on a state visit Mongolia from Sunday onwards with His Excellency the President of Mongolia, Mr. Kuril Sukh-Ushna. So the culture program is actually a lead up to the state visit, so everybody in Mongolia can enjoy that Austria is doing music programs. We have a very special program with our maestro Matthias Fletzberger planned in Ulaanbaatar. And now you have to help me how to pronounce your name correctly, because I'm very weak with the maestro. I have heard Kit Mogut. I've heard nothing but positive comments from our maestro, how well the collaboration is going. And I guess I will pass on back the microphone. Please don't miss the concert on Sunday. We start with the Strauss concert today in the Philharmonie, but the opera concert will be a highlight, and this is just when our president's plane is approaching Ulaanbaatar. За би тэгээд бас үргэлжлүүлээд бидний бас соёлын харилцаан дээр урд болон одоо бас хамтарч ажиллаж соёлыг зохицуулж байгаа гэрэл сайхан маань энэ дээр бас орчуулад өгчих болов. За соёлын атташиг хэлснээр та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ тоглолтыг болон энэ арга хэмжээг Австри улсын ерөнхийлөгч Монгол улсад анх удаага бүрэн дээд хэмжээний айлчлал хийж байгааг уялдуулж ухтаж хийж байгаа арга хэмжээнд хэвлэлийн бага хурал зарлж хамтарч ажиллаж байгаа хэвлэлийнхэнд болон улсын дөрвөлжгийн Эрдмийн театрын хамт олон мөн хоёр маэстро удирдаач Матиас Флецбергер болон Тэлмөө очир нартай баярлалаа. За тэгээд Гүдрүүм миний би бол олон жилийн туршид соёлын арга хэмжээнүүд, соёлын харилцаа, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ олон жилийн туршид бол олон удаагийн арга хэмжээ хийж ирсний энэ удаагийн тоглолтууд бол өнөөдөр Улсын филармоны тайзнаа Йохан Штраус, 2 дугаар Йохан Штраус буюу Австрийн алдарт хөгжмийн зохиолч Вальсын хаан Йохан Штраусын
200 жилийг тэмдэглэн өнгөрүүлэхээр улсын филармон дээр тоглолт хийх гэж байгаа. За улсын дөрөв жиг эрдэм театр дээр хийх гэж байгаа сонгодог үдэш, Австрийн сонгодог үдэш нэртэй тоглолт маань бол энэ юм гарагт 5 сарын 25-ны өдөр 19 цагаас болох юм а. Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирээрэй гэж хэлж байна. За тааханд дөрөв жиг эрдэмтэн театр улс сайхны удирдагч ганц цэцгийг бас уран бүтээлийн бодлого өнөөдрийн бас Австри Монголын тоглолтын дараа бас тодорхойлж мэдээлэл өгнө. За өдрийн мэнд хүргье. За дөрөв жиг эрдэмтэн театрын үндсэн үйл ажиллагаанаас гадна дөрөв жиг эрдэмтэн театр гадаад дотоодын хамтын ажиллагааг бол нэлээд өргөжүүлсэн. Өнгөрсөн 4 сард бол бид нар Бурятийн жүжигчдтэй хамтарсан тоглолтуудыг хийжсэн бол одоо энэ 5 сард Австрийн одоо саяны хэлсэн том тоглолтууд орж ирж байна. За 5 сарын тоглолтын араас бол бид нар шууд Туркменстаны ерөнхийлөгч эргээд манай бүгд найрамд Солонгос улсын одоо найруулагч Анжуяны найруулгаар Чача Сандорыг одоо Солонгосын хоёр гоцлол дуучинтай хамтарсан тоглолтыг одоо хийхээр за 6 сар бас өндөрлөгтөө Бурятийн дөрөв жиг эрдэмтэн театрын одоо хунтнуур бүжгийн жүжигийн одоо 40 хүний одоо бүрэлдэхүүнтэй бүжигчид ирж одоо бас манай театрын тайлснаа уран бүтээлээ төлөвлөх гэж байна. Тэгэхээр энэ одоо эхний хагас жилийн тоглолтууд бол одоо үндсэн үйл ажиллагаанаас гадна гадаад дотоодын олон уран бүтээлчд хамтарсан. Өөрөөр хэлбэл нэг дэлхий гэсэн өрөөндөө одоо юу гэдэг манай уран бүтээлчд уран бүтээлээ төлөвлөх, мөн гадны уран бүтээлчд ирж төлөвлөх, мөн гадагшаа уран бүтээлээ төлөвлөх гэсэн ийм гадаад дотоод хамтын ажиллагаа их өрнөө эд хөгжиж байгаа ийм үедээ одоо манай энэ Австрийн ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар орж ирж байгаа энэ одоо сонгодог үдэш тоглолт явагдах гэж байна. За энэ сонгодог үдэш тоглолт бол мэдээж Ервений том хөгжим зохиолчдын бүтээлүүд, дээрээс нь бас Монголын хөгжим зохиолчдын одоо нэртэй бүтээлүүд оролцсон. Тийм учраас Австри Монголын хөгжим зохиолчдын бүтээл явагдаж байгаа учраас одоо Австрийн удирдагч Матиас бас сайн төгөлдөр хурж байгаа. За мэдээж манай дөрөв жиг эрдэмтэн театрын ерөнхий удирдагч Тэлмэн Учирнаар одоо энэ тоглолтуудыг одоо удирдах явуулнаа. Тийм учраас ерөнхийлөгчийн альжтай холбоотой. Дээрээс нь одоо Европын хамгийн том соёлын төв болсон одоо Австрийн хөгжим зохиолчдын бүтээлүүд Монголд ихшиглэх энэ сайхан мөч тохиох тул одоо энэ тоглолтыг өргөнөөр хүрэлцэн ирж үзээрэй гэж одоо дөрөв жиг эрдэмтэн театрын хамт олон удирдлага хүсэж байна. Ингээд энэ тоглолтод бас ямар бүтээлээр оролцох тухай манай ерөнхий удирдагч Тэлмэн Учир тодруулна. За энэ цугласан сэтгүүлчдтэй болон үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн бүтээл сайн өдөр буюу 25-нд тоглох Австрийн сонгодог үдэш тоглолтод болвол одоо алдарт Австрийн одоо хөгжмийн зохиолч бидний сайн мэдэх Моцартын бүтээлүүдээс ялангуяа дуурийн бүтээлүүдээс хишиглэн за мөн Йохан Штраусын бүтээлүүдээс бас мөн дуурийнх нь бүтээлүүдээс хишиглэн за мэдээж нөгөө Рихард Штраус гэж бас бий. Энэхүү гайхалтай хөгжмийн зохиолчийг бол Монголд бас тэр болгоныг их тоглогдоод байдаггүй уран бүтээл орсон байна. За тэгээ мэдээж Монгол улсын одоо алдартай хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс мөн их шиглэн. За энэхүү тоглолт маань бол ер нь ихэвчлэн симфони оркестрийн одоо чансаа шалгасан гэх юм уу илүү оркестрийн бүтээлүүдийг харуулна. За мэдээж тэгтээ манай театрын дуучид маань оролцож байгаа. Залуу дуучид маань за түнчлэн бас энэхүү тоглолтоос өмнө манай маэстро Матиас манай уран бүтээлчтэй, дуучидтай, симфони оркестртэй мастер класс хийж маш олон одоо зүйлсийг сургаж одоо мэдлэгийн цар хүрээг нь одоо тэлж ингэж ажилласан. За тэгэхээр энэхүү мастер классын үр дүнд гарсан бүтээлүүд энэ тоглолтын дээр их шиглэх байгаа. Тэгэхээр
маш их юм онцлогтой. Угаасаа Вен гэдэг чинь өөрөө жинхэнэ сонгодгийн одоо үлгий төв. Тэгэхээр энэхүү тоглолт маань бол ерөөсөө энэ сонгодог урлагийг яг утгаар нь мэдрүүлэх юм тоглолт болно гэж бодож байна. Тэгээд та бүхэн өргөнөөр ирэхийг хүсэж байна. За баярлалаа Тэлмаач удирдаачтай. За манай одоо хүндэт урилгаар ирж удирдах байгаа Матиас Фрицбергер манаас сэтгэлдлийг бас сонсъё. Энэ удаад бол 2 дахь удаага ирж байгаа. Түрүүн бас манай удирдаач ирэхдээ хэллээ. Ер нь бол үзэгчд бас би бас энэ дашрамт хэлмээр байна. Үнэхээр сонгодог урлагийн тэр агуу хөгжмийг бол өнөөдөр бол ганцхан удаас тоглох гэдэг. Тэгэхээр маш цөөхөн билет үлдсэн байгаа болохоор бас амжиж аваараа нөгөө тикет сегмент дээр бол байгаа. Тэгэхээр маш өндөр мэргэжлийн түвшинд манай театрын уран бүтээлчд бол өнөөдрийн дэлхийн сонгодог болон үндэсний сонгодгуудыг бол энэ гайхалтай тайзан дээр үзүүлж яадаг. Тэгэхээр маш хурдтай амралтын өдрүүд ялангуяа хагас бүтэн зөнд бол ер нь бол маш эрчтэй олон зүйлүүд яваад байгаа. Тэр болгоныг хүргэж байгаа бас одоо энэ хэвлэл мэдээллийнхаа хамт олонд бас баярж таларснаа илэрхийлье. За тэгээд манай удирдаач Матиас. Thank you. I'm very happy to be back here in Mongolia. It's the 4th time I'm coming here, and have to say after 10 years of not coming, I'm very impressed with the changes of the musical quality and of the opera house, probably partly of the work of new director and Maestro Temkur, which I think is incredibly important. I'm I think always a kind of ambassador of Viennese and Austrian music. And in this function, I tried to bring the traditions, the knowledge of Vienna. Vienna is this city of music for 250 years. 200 years Johann Strauss now, and all the other composers, Mozart, Korngold, Beethoven, and whatever they are, have lived this tradition in Vienna. And what I'm trying to do in masterclasses here or working with the orchestra is to transport these traditions, to tell about these traditions and how you can live the music of Vienna. And I'm very happy to say that the orchestra has been very open to this. We did a great work, and I look forward to performing on Sunday. За, Матиас Фрицбергер удирдаач хэлэхдээ би Монгол улсад 4 дахь удаага ажиллаж байгаа. За, тэгээд хамгийн сүүлд ирж ажилласан цагаасаа хойш бол 10 жил өнгөрсөн байна. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд бол би Монголын сонгодог урлаг, сонгодог хөгжим, тэр дотроо мэргэжлийн урлагийн байгууллагуудын найрал хөгжим маш их хурдцтай хөгжиж байгаа, уран бүтээлчдийн ур чадвар өсөж байгаа гэдгийг харлаа. Тэрийг бол бүр зориуд тусгайлан хэлмээр байна. Тэгээд энэ өсөж дэвжиж байгаа уран бүтээлчдийн ахис дэвшил гарч байгаа энэ бүх зүйл бол бүгд мэдээж удирдлагуудтай холбоотой. Тэгэхээр Тэлмаач удирдаачтай баяр хүргэе гэж хэллээ. За тэгээд Матиас Фрицбергер удирдаач болвол Бээжин дэх соёлын Австрийн соёлын форумын Венна болон Австрийн амбассадороор буюу ажилладаг төлөөлөгчөөр. Тэгээд 250 орчим жил Вен хот, Австри улс бол сонгодог урлаг, тэр дотроо сонгодог хөгжмийн төв болсон ийм газар. Тэгэхээр тэр утгаараа би өөрөө Венд амьдардаг хүний хувьд тэр соёлыг, Венийн дэх соёлыг бид нэр мэргэжлийн урлагийн байгууллагуудад Австри улсын ерөнхийлөгчийн айлчлалыг өгтөж бид нар энэ Венийн дэх соёл гэдэг зүйлийг шингээх, уран бүтээлчдэд сургах ийм ажлыг бид нар хийж явж байгаа. Тэгээд уран бүтээлчтэй ажиллах бол маш таатай байгаа. Тэгээд тоглолтыг өргөнөөр ирж үзхийг хүсэж байна. За тэгээд энэхүү одоос ажиллагаа дээр нэмэр болж, дэмжлэг болж одоо маш их гол ролыг бол үзүүлсэн бас мэдээж төр засгих байгуулагчид голчилж ажиллаж байгаа. Би бас энэ хүнийг онцлмоор байна л да. Энэ хүн бол хатагтай Гудрун Хардиман Поларис. Энэ хүн бол Австрийн одоо элчин сайдын яамны соёлын атташе. За өнөөдрийн манай одоо энэ удирдаачийг ирэх энэ нөхцөлийг бол хангаж өгсөнд баяр талархснаа илэрхийлье. Thank you for inviting our conductor here, and then because of you and our relationship we worked well, and then we want to thank you.
Нэмээд бас хэлэхэд бас энэ соёлыг зохицуулагчаар бас ажиллаж байгаа энэ хамтын ажиллагаа дээр бас ноён гэрэл сайханд бас талархтаа илэрхийлье. Та бүхэн бас манай Дүүрийн театрын бас Монгол Улсын консерваторийг төгсөөд Дүүрийн театртаа бас ажиллаж байгаа. Яг одоо сонгодгийн мэргэжлийн хүн. Тэгээд эндээ бас сэтгэл зүрхээ гаргаад бидний ажлыг бас дэмжиж тусаж ажиллаж байгаад бас баяр талархстай илэрхийлье. За тэгээд төгсгөлөө бас үгийг бас хэлнэ үү гэдээ бас хатагтай Гүдрэн танд микрофон шилжүүлье. I told you that I have a soft spot for Mongolia, and one of the main reasons is Sokhna. I met him in 2011, I think. He was a very, very young violinist working in the opera orchestra at that time. And the conductor we brought from Austria, it was one before Matthias came, discovered the talent of Sokhna. So we convinced him to go to Austria to study music. He was at the Music University of Graz. He had top teachers to work. He was unfortunately homesick for Mongolia, which I do understand, seeing how nice your country is. So Sokhna decided to come back and change his career completely. He's now Dr. Geril Sokhna Munkbart. Completely different direction, but I would like to encourage everybody of the young generation, please learn an instrument, try to play in an orchestra, even if you can't do music as your main profession, because sometimes you find new professions. Please play, please practice. Mongolians have a natural talent for music. The voices are outstanding, and I do hope that we have a lot more collaborations between Austria and Mongolia. Thank you. Манай хатагтай Гүдрэн бол үнэхээр одоо нэг гэрэл сайхан маань мэрэгжлийн одоо хөгжимчин хүн гэсэн ч одоо болохоор эмч бүр эмнэлгийн захирлыг хийгээд бүхэл бүтэн өөрийгөө өөрчилсөн. Анх бол уулзчихсан үеэс бол одоо мэдээж Австрид бас нэг хэсэг байсан. Тэгээд одоо гэр орнолгоод ер нь бол эх орныхоо төлөө гэсэн ийм сайхан хүмүүстэй сэтгэлтэй гэдэг дээр бол бас баярж талархснаа бол танд илэрхийлж байна. За тэгээд бидний хамтын ажиллагаа ер нь соёлын харилцаа, ялангуяа түрүүн удирдаагчд маань хоёулаа сайхан хэллээ. Манай уран сайхны удирдагч мөн хэллээ. Энэ жил бол бидний хамтын ажиллагаа бол аягүй сайхан өргөжж байгаа. Хоёр улсын ерөнхийлөгчийн маань ажил бол сайхан болоосоо тэрийг ухтаж бид нар ийм сайхан бас урлагаараа нийт бас үзэгчтэйгээ хамт ухтсан тийм сайхан сонгодог өсгөх тоглолт энэ бүтэнсээ өдөр 17 цагаас болох нэ гэж та бүгдийг хүрэлцэн эрхийг өрж байна. Энд анхаарал хандуулсан та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Зүүн түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.